За 89,000 төгрөгийн Wi-Fi камерын холбох зааврыг оруулъя. За энэ хайрцагын дотор нь за энэ USB залгуур нь байгаа. За USB залгуураар нь камера тогон залгаад асаачна. За дараа нь application-д татж авнаа. За application нь болохоор хайрцагын дээр нэг QR код байгаа. Энэ QR кодыг уншуулаад татж болно. Эсвэл энэ доор байгаа IC гэсэн бичгийг бичээд юу очиж болно. Хаагаад application татчих. За iPhone ч юм уу Samsung өрдөг гэж болно. Аль ч юунаас application татдаг Store-оос татна. За миний удаа iPhone бэрдэг учраас App Store-оос татна. За дээр IC гэдгээ бичээд за IC-го татчих. За камер нь ингээ ассан байгаа бол та нэг удаа энэ камера дээшээ эргүүлээд за энэ доод талд нь memory хийгээд бичлэгээ хадгалж болно гэсэн. За энэ доор нь ганц товч байгаа. За энэ дээр 6 секунд удаан дарахлаар орой дуурайд хэрэглээд старт хийчихсэн. За ингээ старт хийчихлээ. За аппликейшн маань татагдсан байна. За руу оръё. За энэ гарч ирж байгаа юмнуудыг бүгдийг зөвшөөрөөд яваа шүү. За эдрийн бүгдийг зөвлөөд. За утасных нь Bluetooth асаатай байна. Bluetooth асаач. За тэгэнгүүтээ энэ доод талд нь ингээд таны хэрэгэлдэг юмнууд ч гараад ирнэ. За миний хувьд бол Facebook, Apple ID, WeChat гэдэг. За аль хэрэгэлдгээрээ орчин. За миний хувьд iPhone барьдаг учраас Apple ID-гаараа нэвтэрчнэ гэсэн үг. За ингээд энэ доор одоо энэ ассан камер нь ороод ирж байгаа гэсэн үг. За эдрийг төр боловчээ. За таны утсан дээр магадгүй за ингээд аппликейшн руу орсон чи ийм байдалтай байж байгаах. За голын нэмэхэд дарахлаар ассан байгаа камер чи өөрөө доод талд чи автоматар гараад ирнэ. За магадгүй гарч ирэхгүй та Bluetooth асаагүй байж болно. Эсвэл камера рестарт хийгээгүй гэсэн үг. За камер дээрээ дарлаа. За энэ дээр талд нь танаа гэрийн Wi-Fi гараад ирнэ. За энэ дээр гэр Wi-Fi-ийн пассвордыг оруулаад окей дарна. За энэ бол нөх удаан уншихгүй. За холбогчлоо. Магадгүй энэ удаан уншаад байвал танаа интернеттэй холбоотой асуудал байж болно. Яг вэ гэхээр нөгөө нэг Univision зарим нэг интернет өгж байгаа байгууллагын тэр танаад тавьсан байгаа Wi-Fi router төхөөрөмж маань 2.4 GHz буюу 5 GHz гэсэн хоёр ялгаатай байгаа бах. Одоо жишээ нь манайхын Univision тэдгийг манайх болохоор 2.4 GHz-ээр цацж байгаа Wi-Fi. Тэгэхээр магадгүй та холбогдохгүй байвал Univision Mobinet руугаа залгаад 2.4 GHz, 5 GHz за хоёр салгуулыг гэж оператортой нэрангуудаа Wi-Fi 2.4 GHz болгонгуудаа тэгээд утсаа 2.4 GHz-ээр холбож жагаад тэгээ камера холбоно шүү. За камер нь ингээд холбогдсон. Комплект гэж дараад confirm дараад за ингээ гараад ирнэ. За камера энэ дараад за камер маань ингээ ороод ирчихнэ. За энэ дээр болохоор хөдөлгөөн дагдаг одоо mention track гэж цонх байна. За энэ руу ороод хөдөлгөөн дагдгаа идэвхжүүлж болно. Таны одоо энэ дээр буланд байгаа товчийг settings руу орохлоор таны утсан дээр магадгүй нөгөө нэг байг дандаа ингээ notification ирээд байвал энэ дээдлийн унтраач болно. За тэрнээс гадна та хэрвээ хүнтэй юуруу камер руугаа ярихаар бол та микрофоноо дараад энийг гарч иж байгааг зөвшөөрөөд энийг удаан дараад ярина гэсэн. Нэг за ингэж ярина. За гэрт байгаа хүнээс сонсохын тулд энэ спикерээ та нээж болно.
Энийг юм бол гэрт байгаа нь сонсогдно. За тэгээ эргүүлж дайруулж харахтаа PTZ гэдгийг дараад ингээ эргүүлээд хараад байна гэсэн үг. За тэгээд дараагийн эхний утас бол ингээ холбогдчихно. Хоёр дахь болон хоёроос цаашаа утаснууд нь холбогдохдоо та энэ дээр байгаа 3 цэцгийг дарахлаар андор share QR code гэдэг гараад ирнэ. За QR кодыг дарахлаар юм QR код гараад ирнэ. За энийг дараагийн утсанд уншуулна гэсэн үг. Дараагийн утас нь яаж уншуулах вэ гэхээр одоо тэр хүн чинь бас аппликейшн надад бүртгүүлээд орсон байгаа шүү дээ. За тиймгүүтээ аппликейшныхаа дээр нэмэх тэмдгээ дараад скан гэдгийг дараад скан гэдгийг дарахлаар одоо саяны дээр эхний утсан дээр гарч байгаа QR кодыг энэгээр уншуулнаа гэсэн үг. За тэгээд камер нь ороод ирнэ. За баярлалаа.